За. Тэгээд өнөөдөр бид нэр 1-р Иохан 5-р бүлэг. За ингээд 1-р Иохан ном маань үндсэндээ бид нэр дуусч байгаа гэсэн үг. Тэгэхээр Иохан маань энэ захидлынхаа төгсгөлд энэ захидлынхаа туршид хэлж байсан санаа, за тэгээд юуг ойлгуулах гэсэн бэ гэдгээ ер нь багцлаад 3-4 хүн тийм санаа, гол санаа болгож энд бичжээ. За 1-р Иохан 5-р бүлэг 13-аас 21. Та нар мөнх амьтаа гэдгээ мэдээсэй гэсэндээ Бурхны хүүгийн нэрд итгэдэг та нарт би үнийг бичлээ. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсдог бөгөөд энэ нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм аа. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ. Хэн нэгэн нь үхэлд хүргэхгүй нүгэл үлдэж байгаа ах дүүгээ харвал залбирanгүй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үлдсэн тэр хүнд Бурхан амийг өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж би үүний төлөө залбир гэж би хэлэхгүй. Зүй бос бүхэн нүгэл мөн гэвч үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий. Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үлдээд байдгүйг бид мэднэ. Тэднийг Бурханаар төрсөн тэрээр хамгаалдаг бөгөөд ёрын мууныг нь тэдэнд хүрэхгүй. Бид Бурханых, харин бүх ертөнцийн нь ёрын нэгний дор байдгийг бид мэднэ. Бурханы хүү ирээд үнэн нэгнийг бидэнд мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид бас мэднэ. Бид тэрхүү үнэн нэгний дотор болон түүний хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх ам билээ. Бяцхан хүүхдүүдээ та нар шүтэнүүдээс өөрсдийгөө хамгаалахтун гэсэн. Төгсгөлийн энэ хэсэг болол ерөнхийдөө ингэж 3 хэсэг санаа. За ер нь сайн ажиглах юм бол дотроо бас 4-5 чухал ойлголтыг биднийг олж хараасаа гэж Иохан бичсэн байна. Иохан ном эхлэхэд хэлжсэн мөнх амийн тухай, Бурханы хүүд итгэх итгэлийн тухай энд бас дахиад тунхаглаж байгаа. Есүс итгэсэн бүхэн мөнх амьтаа гэсэн санаа хамгийн эхлээд Иохан биднэрт хэлж байна. Есүс бол мөнх ам юм а гэж. Бид нар тэгвэл Эхлэл номноос, бүр Библийн Эхлэл номноос нэг зүйлийг саная. Эхлэл 2-р бүлгийн 16-аас 17 дээр бид бүгдийн маш сайн мэдэх ишлэлүүд байна. Тэгээд Бурхан Яаваа хүнд тушаан чи энэ цэцэрлэгийн альч модны жимснээс хүснээрээ дээрээ. Харин сайн муу мэдлэгийн модны жимснээс бүйд. Чи түүнээс сэдвэл тэр дороо гарцааг өгнэ гэсэн. Энэ ишлээс харах юм бол энэ ишлийн дараа юу болсон бэ гэхээр энэ түүхийн дараа хүн тэр алимнаас нь идсэн. Хүн үхдэг болсон. Мэдээж тэр алимнаас идсэн даруйдаа хүн үхээгүй. Гэхдээ хүн үхдэг болсон. Бурхны оршихугаас тусгаарлагдаж мөнх амаас мөнхөд бүтээгдсэн тэр оршихугаас тусгаарлагдаж хүн үхдэг болсон ба. Харин Бурхны хүүгийн нэрд итгэгч бүхэн мөнх амьтаа гэдэг маань өөрийнхөө хамгийн хайртай бүтээлийг хүн төрлөختнийг хүлээд Бурхан орхихыг хүсээгүй. Мөнх амьтаа эргээгээд мөнх амьтаа болохыг хүссэн учраас өөрийн хайртай хүү Есүс Христийг илгээсэн байна. За тэгвэл Иохан ном 1-р Иохан ном маань ерөөсөө бидний амь нас амьдралын тухай та нар энэ үндсэн чи юу юм бэ гэдгийг мэдээсэй гэсэн тухай яриад байна. Одоо бид нар саяхан хэд хоног ингээд сошиал ухуулганд нэг донорын талаар ингээд нэг юм яваад байгааг та нар харж байна уу те? За. Үндсэндээ ингээд нэг хүнээс идэрхтний даваад нөгөө хүнийг амьдруулах гэдэг. Тэр хүнд нас нэмэх гэдэг шүү дээ те. Энд бол ямар нэгэн тэр юм ч юм уу шүүхийн буруу зүргийн талаар бид нар бол энд ярихгүй. Бид нар бол шүүхгүй. Бид нар шүүдэг хүмүүс ч биш. Бид нар бас хүмүүсийг талцуулдагч тийм хүмүүс биш. Бид нар болол бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хэрвээ шүүгдэх талцах тэр зүйл байх юм бол тэрийг бид нар Бурханд үлдээж чаддаг тийм итгэгч хүмүүс ээ. За тэгээд тэр бол хүнд нэг 5 жил, 10 жил, 20 жилийн нас нэмэх гэж байгаа тухай тэр зүйл ингээд явагдаад байна. Гэтэл
Энд өнөөдөр Иохан мөн хаймын тухай ярьж байгаа. Хүнд энэ дэлхий дээр амьдрахын богинохон хугацаанд одоо итгэгч биш хүмүүс, Бурхныг мэддэггүй хүмүүсийн тухайд бол тэр ам гэдэг зүйл нь ямар үнэтэй юм бэ гэдгийг бид нар энэ дэлхийгээс олж харж штэ. Гэтэл Бурхан бидэнд хизээч дуусахгүй тэр мөнх амьдрах боломжийг өгöd байгаа гэдгийг энд Иохан сануулах гэж. Тэгээд та үнэхээр ямар үн цэнтэй зүйлийг авсан байгаагаа ойлгооч гэдэг мессежийг захианыхаа төгсгөлд хүртэл бид нарт хэлэх гээд байна. Тэгэхээр бид энэ дэлхий дээрх богино амийн тухай бодож амьдарч явна уу? Эсвэл бидэнд ирээдүй өвлөгдөж өгсөн тэр мөнх амийн тухай бодож амьдарч байна уу гэдгийг энэ ишлэл биднэрт сануулж байна. За тэгвэл 14 дугаар ишлэлээс цаашаа бүгдээ уншъя. 15. За 15-ыг харъя тэгвэл. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ гэсэн байна. Библийн ишлүүд дундаас хамгийн үнэхээр сайхан сонсогддог ишлүүдийн нэг. Тийм биз? Гуйсан бүхнээ Бурханаас авна. Ямар гоё мэдээ вэ те? Үнэхээр бид нар гуйсан бүхнээ Бурханаас авдаг уу? Гуйсан бүхнээ юу? За, маш сайн байна те. Библиэлд бичигдсэн бүх зүйл үнэн гэдэгт бид нар итгэдэг. Тийм болол энэ үнэхээр хамгийн сайхан ишлүүдийн нэг. Бурханаас гуйсан бүхнээ авах боломжтой юм байна. Библи ингэж бидэнд заадгүй гэж тэгвэл эргээгээд бид нар харъя. Бид нар сая энэ ишлэгийг уншихдаа нэг зүйл алдаа гаргалаа те. Бид нар 14 дугаар ишлэгийг нь хамт уншсангүй. Есүст итгэсэн хүн бүхэн хүссэн зүйлээ авдаг. Сайн мэдээ бас бидэнд ингэж заадгүй. Хэрвээ та Есүс Христэд итгэх юм бол хүссэн зүйлээ авна гэж биднэрт заадгүй. Гэдгийг бид нар бас бодох хэрэгтэй. Тийм үү, гүй юу гэвэл үгүй гэж хариулах хэрэгтэй. Есүс бол бидний хүссэн бүгдийг гаргаж өгдөг үлгэрийн бэр түшээ гэдгийг бол маш сайн ойлгоорой. 14 дугаар ишлэлтэнд бид нар хамт уншъя. Тэхүү. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсдог бөгөөд энэ нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм а гэж. Саяын 15 дугаар ишлэлийн хамгийн чухал ойлголт нь 14 дугаар ишлэлдэр байгааг бид нар харж байна. Түүний хүслийн дагуу, Бурхны хүслийн дагуу бид нар гуйх ёстой байна. Тэгвэл Бурхны хүсэл гэж юу юм бэ гэж энэ эхний ишлэлээс бид нар харъя. Бурхны хүсэл гэж юу юм? Хэрвээ Бурхны хүслийн дагуу гуйгаагүй бол бидний залбирал биелэхгүй гэж ойлгож болно үстэй. Бурхны хүслийн дагуу гуйхгүй бол бидний залбирлыг Бурхан сонсохгүй. Сонссон ч хариулах боломжгүй байж болно. Ер нь бол Библийг номоор нь заах, Библийг багц ишлэлээр нь унших тухай чуулган маань ярьдаг, хэлдэг гол шалтгаан бол ердөөсөө л энэ. Бид нар Библийн аль нэг түүхийг алаг цоог авч уншиж, өөртөө таалдамжтай, өөртөө дуртай хэсгээ таслаж унших юм бол Библи яаж ингэж буруу ойлгох боломжтой юм бэ гэдгийг бид нар бас эндээс сурч болохоор сураасаа гэдэг үгнээс өнөөдөр хэлж байгаа. Тэгвэл бид нар Йошуа номын хуучин гэрээний Йошуа номын 1-р бүлгийн 8-аас 9-р ишлэлийг нэг дахиад нэг уншиж болох уу? Бүгдээрээ нэг уншъя. Йошуа номын 1-р бүлгээс 8-аас 9. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болноо. Би чамд тушаасан бусуу тууштай бөгөө зоригтой бай. Бүү цочорд бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэв. Энэ үнэхээр Йошуа ном эхлэхдээ өөрийнхөө ард түмнийг урамшуулдаг, урам зориг өгдөг бас Библийн маш гоё ишлэлүүдийн нэг. Энэ ишлээс харах юм бол Бурхан чинь чамтай хамт байх болно. Тэгвэл чи амжилтанд хүрнэ гэж байна шүү дээ. Бид нар тэгвэл өөрсдийнхөө зүгээс юу хийх ёстой вэ гэдгийг энэ ишлээс тэгвэл харъя. Би чамд тушаасан бусуу тууштай бөгөөд зоригтой бай. Бүү цочорт бүү шантар гэнэ. Тэгвэл бид нар тууштай бөгөөд зоригтой шантрахгүй
тэ цочирдохгүй, айхгүй байх юм бол Бурхан биднэртэй хамт байж бүх зүйл тэ хийсэн бүтээсэн зүйл маань амжилтанд хүрнэ гэж энэ мэдлэг ойлгож болох уу? Болохоор харагдаж байна. Тэгвэл би дахиад нэг алдаа гаргасан. Хамаатай ишлэгийг нь би уншаагүй. 8 дугаар ишлэг. Бүтнээр нь уншъя. Йошуа номын 1-8. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл гэж байна. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан бусуу, тууштай бөгөө зоригтой бай, бүү цочир, бүү шантар. Хаа явсан газар чиний бурхан эзэн чамтай хамт байх болно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй, өдөр шөнөгүй бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл гэдэг тэр зүйл дээр бидний амжилт явж байгаа гэж. Тэгэхээр бид нар аливаа нэг ишлэл, аливаа номыг бүхэлд нь уншиж хамаатай ишлэл тэр бүгдээс салах юм бол Библи бас биднэрт өөр өнцгөр харагдаж болох нэ гэдгийг ойлгосоо гэж энийг тайлбарласан юм аа. За. Библийн түүхүүд яг хэний тухай өгүүлд юм бэ? Библийн түүхүүд юу нэг хэний тухай өгүүлдэг вэ гэж та нар бодож байна. Юу ойлгох гэж энэ их олон хуучин гэрээнтэх түүхүүд тэгээ бидний одоо үзэж байгаа цагтлууд нэг чуулганд бичиж байгаа тий дагалдагч нарын цагтлууд энэ дээр бас түүхэн явж байгаа сургамж явж байна тий хэний тухай юуны тухай бичиж үлдээсэн бэ гэж. Энэ бол Бурхан хүн хоёрын харилцаа байхгүй. Бурхан хүн төрлөختөнтэй яаж харилцаж байгаа, яаж өөрийгөө илэрхийлэх гэж байгаа тухай бичсэн харилцаа. Тэгээд Библи дүгнэх юм бол бүхэлдээ Бурханы тухай бичсэн ном. Библи бүхэлдээ Бурхан гэж хий юм бэ гэдгийг мэдүүлэхийн тулд хүн төрлөختөнд мэдүүлэхийн тулд бичигдсэн ном. За тэгвэл бид нар Бурханы хүсэл юу юм бэ гэдгийг түрүүн асууж хоорондоо юу юм бэ гэж асуулт эндээс би тавьсан те. Тэгэхээр Бурханы хүсэл гэдэг бол Бурханы хин юм бэ гэдгийг л мэдэх мэдлэг. Бурхан юу хүсдэг юм бэ гэдгийг ойлгох тэр ойлголтыг авах тухай яриад байгаа. Өнөөдрийн номлол бол энэ бичигдсэн төгсгөлийн хэсэг бол бүхэлдээ энэ тухай биднэрт хэлж байгаа. Бурханаа мэдэж байж түүний хүслийг бид мэднэ. Бурханаа мэдэж байж надад юу хэрэгтэй вэ гэдгээ бид нар мэдэж аавна гэсэн үг. Анх Есүс Христэд итгээд за эзэн минь ээ би танд амьдралаа өргөе. Бурхан минь таны замаар би алхая. Таны дагалдагч болъё гэж бид нар Есүс хэлж Есүсийг өөрийнхөө эзнээ болгож авдаг. Үүндээ бид нар өөрсдийнхөө амьдралынхаа туршид зохиосон тэгээд төлөвлөсөн амьдралынхаа тэр төлөвлөгөө хөтөлбөрийг хоошин тавиад Бурханы бидний амьдралд өгж байгаа тэр төлөвлөгөө хүслийн дагуу амьдрья гэж авч байгаа гэсэн үг байхгүй. Тийм ч учраас түүний хүслийн дагуу гуйсан гуйлтыг чинь Бурхан сонсноо гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр аливаа зүйл бидний амьдралд тохиолдож байгаа тэ саад бэрхшээл, баяр энэ бүх зүйл за цаашаа би юу хийх вэ гэдэг тэр ойлголтыг авахын тулд залбирахтаа эхлээд бид нар бодох хэрэгтэй. Бурхан юу хүсэж байгаа вэ гэж миний амьдралд. Гэтэл хүн заримдаа Бурханы хүслийн дагуу залбирлын дундаа өөрийнхөө хуучин төлөвлөгөөнд юм ингээ хавчуулаад оруулаад залбирж явах тохиолдол байдаг те. Энэ дунд Бурханы хүсэл биш зөвхөн миний хүсэл, миний амьдралдаа хийх гэсэн өөрийн төлөвлөгөө тэн донд явж явах магадaltaй. Тэгэх юм бол Бурхан сонсохгүй байх боломжтой юм байна гэж. За үүнийг бид нар мэдээгээсээ болж Бурхан бидний залбирал гуйлтыг сонсдгоо байна гэж гомдох бас Бурханаас гомдлоосоо болж холдох магадлал байх боломжтой. Тэгэхээр эндээс нэг ухтхан гарч ирнэ. Бид нар Бурханы тухай мэдхийг хүсэж, Бурханыг хэн бэ гэдгийг ойлгож, миний амьдрал ямар төлөвлөгөөтэй Бурхан байгаа юм бэ гэхийг мэдхийн тулд бид нар эхлээ юу хийх вэ гэхээр бид нар залбирал, гуйлт, за хамгийн чухал нь Библи уншлага. Үнэхээр
Бурхан хин бэ гэдгийг таниулдаг, мэдүүлдэг ном Библийн бол бид нар Библийг өдөр болгон уншиж бид нар энэ зүйлийг олж мэдэж байгаа. Тэгвэл мэдээж Библиэлд уншихад Баатраа өнөөдөр эсвэл энэ сард чамд ийм зүйл асуудал байна. Энийг чи ингэ шийдэрэй гэсэн тотал юм бол байхгүй мэдээж. Тийм биз дээ. Библиэлд харин энэ тохиолдод байгаа зүйлийг яаж шийдэх вэ гэсэн тэр арга замуудыг бидэнд Бурхан олж харж бид нар уншиж олж хардаг ба. Тэрүүгээр бид нар амьдралаа хөтлөлдөг ба. Ер нь болол бид нар нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бурханы тухай түүх сонсох, гэрчлэл сонсох, за хэн нэгнээр дамжуулж теологийн Бурханы тухай мэдлэг олж авах. Энэ бүх зүйлээр Бурханыг бид нар мэдэж болно. Бурханы тухай мэдээлэл бид нар авч болно, хуримтлуулж болно, тийм ээ? За. Гэхдээ Бурхантай яг хувьчилж суугаад ярилцдаг дотн харилцааг үгээр Бурханы тухай гүн гүнзгий мэдэх боломж байхгүй гэдгийг бид нар ойлгож авах хэрэгтэй. Зүгээр нэг жишээ та нар бодоод үз. Бид нар альва нэг хүнтэй танилцаад тэр хүний тухай илүү их мэдээлэл авахыг хүсэх бол тэр хүнийг судална тий. За энэ хүн ямар хүн юм бэ гэдгийг бид нар уулзаагүй байхдаа судалж мэдээлэл цуглуулна. Дараа нь тэр хүнтэй бид нар уулзна. За нэг биш 2 3 удаа уулзна. Тэр хүнтэй ярилцсан. Энэ хүний дотор юу бодогд? Энэ хүн ер нь ярилцахдаа яаж ярьдаг гэдгийг мэднэ. Тэгээд тэр хүнтэй дотносоод ирэх тусам тэр хүн биднэрт сэтгэлээ нээдэг те. Гадна байдлаасаа харагддаггүй тэр мэдрэмж, тэр өөрийнхөө оюун бодолд боддог тэр зүйлийг бидэнд нээж өгдөг. Тэгэж бид нар тэр хүнийг ойлгож авдаг те. Магадгүй бид нар гадна төрхөөс нь харсан тэр мэдээлэлээс илүү зүйлийг олж авна. Эсвэл болвол тис ондоо хүн байж болно. Тийм үү? Тэгвэл бид нар өнөөдөр зөвхөн номлол, зөвхөн Бурханы тухай гэрчлэл энэ бүх зүйлээс Бурханы тухай мэдээллийг л бид нар өөртөө хуримтлуулж авахаас биш. Яг Бурхантай хувьчилж орой болгон суугаад ярилцдаг, залбирдаг тэр цаггүйгээр Бурхан биднэрт өөрийгөө бүрэн дүүрэн илчлэх, бас бидний амьдралд Бурхан юу хүсэж байгаа вэ гэдгийг ойлгох, мэдэх боломж бараг байхгүй. Тэр боломж бараг байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдрөөс эхлүүлээд хий. Үнэхээр энэ цаг маань байгаа. Үнэхээр бас Бурхан хүсдэг тэр төвшөнд байхгүй бол өнөөдрөөс эхэл залбираа суу. Бурханд хандаж залбир. Библийн нэг 10 минут уншаад үнэхээр Бурхан минь та надад юу хэлэх гээд байгаагаа ойлгуулаач гэд чимээгүй суух чинь Бурхан тэр цагт тантай хувьчилсан харилцаагаа эхлүүлдэг. Тэгэхээр эндээс бид нэг зүйл харагдаж байна уу те? Ямар ч сайн номлол, ямар ч сайн магтаалын баг үнэхээр Бурханы тухай танд ойлгуулж, үнэхээр таныг сэтгэлийг чинь хөдөлгөж, Бурхан өөрийгөө илэрхийлж болно. Тэгвэл танаас шалтгаалаагүй, танаас алхам хийхгүй бол энэ боломжгүй гэдгийг ойлгоорой. Та Бурханы өмнө өөрөө ирж сууж, өөрөө энэ яриаг өрнүүлж, энэ харилцааг эхлүүлэхгүй бол энэ боломжгүй гэдгийг л ойлгоорой гэж хэлдэг. За бүгдээ ишлэлээ цаашаа өргөжлүүлээд харъя. 16 дугаар ишлэлээс эхлэн. Хэн нэгэн үхэлд хүргэхгүй нүгэл үлдэж байгаа ах дүүгээ харвал залбирanгүй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үлдсэн тэр хүнд Бурхан амийг өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж би. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй. Зүй бус бүхэн нүгэл мөн гэвч үхэлд хүргэхгүй нүгэл гэж би. Үхэлд хүргэх нүгэл гэсэн нэг зүйлийн тухай энд хэлж байна. Бүгдээрээ Марк номын 3 дугаар бүлгийн 28-аас 29-ыг яг үүнтэй холбоотой нэг ишлэлийг бүгдээрээ харъя. Марк 3:28-аас 29. Үннээр би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл тэдний доромжлох гүтгэлэг бүгд уучлагдана. Харин ариун сүнсийг доромжлогч хинч хизээж уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болноо гэв. Есүс Христ бүх гэм нүглийг уучлахаар ирсэн. За тэгвэл энд маш чухал нэг зүйлийг 1-р Иохан номон дээр хэллээ. Үхэлд хүргэх нүгэл.
уучлагдашгүй нүглийн тухайд хэлж байна. Энэ ямар нүгэл байж болох вэ? Энд Иохан зүрхэндээ Бурхны тухай, Есүс Христийн тухай, сайн мэдээний хүч, ариун сүнсний ажил гэрчлэлийг байнга санаатаагаар эсэргүүцэхийг хэлж байгаа. Байнга санаатаагаар Бурхны эсрэг тэрсэлсээр байгаа. Анзаарч байгаа бол Бурхныг мэддэг, түүний эсрэг санаатаагаар эсэргүүцэд байгаа. Түүнийг доромжилж байгаа гэм нүгэл бол хизээч уучлагдахгүй. Түүний төлөө залбирах шаардлагагүй гэсэн үг. Цаашлаад бүгдээрээ харъя. Бурхнаар төрсөн хэн боловч нүгэл үлддэхгүй гэж анхааруулж хэлсэн байгаад. Энэ бүгд итгэгч хүмүүст хандаж бичээд энэ загтал бичигдсэн байгааг бид нар анзаарч байна, тийм. Бурхнаар төрсөн хэн боловч нүгэл үйлдээд байдаггүйг бид мэднэ гэсэн. Бурхнаар төрсөн хүн бол нүглийг буруу шаах, нүглийн эсрэг сэтгэлтэй байхыг л хэлж байгаа. Үнэхээр итгэсэн цагаасаа эхлээд огт гэм нүгэлгүй байна гэсэн боломж бол туйлын хүмүүс, тийм үү? Бид нар санаандгүй байдлаар бид нар ямар нэгэн буруу зүйл хийж явдаг. Гэхдээ энд юу гэж хэлээд байна вэ гэхээр та Бурхнаар төрсөн бол таны дотор үргэлж гимшил байх ёстой мó гэж. Тэгвэл гимшил чинь зүгээр харамсал биш байгаасаа гэдгийг хэлээд байгаа. Гимшил бол энэ зүйлийг бүрэн ойлгож ухаарад энийг дахиж хийхгүй байхаар шийдсэн шийдвэрийг хэлнэ гэж бид нар мэднэ, тэ. Гим хийчээд би ийм зүйл хийчлээдээ гэж харамсал бол гимшил биш юм а гэдгийг бас санаарай. Бүгдээр цаашлаад ишлээ харъя. Бурхнаар төрсэн хүмүүсийг үргэлж хамгаалж байдаг тухай Библи олон газар хэлсний нэг нь 1-р Иохны энэ 5-р бүлэг. Тэднийг Бурхнаар төрсөн тэрээр хамгаалдаг бөгөөд ёрын муу нэг нь тэдэнд хүрэхгүй гэж. Энэ бол сая мөнх амийн тухай бид нар ярьлаа. Үнэхээр таны аврал, таны мөнх амийг хинж хизээс танаас салгаж чадахгүй гэсэн санаа байгаа. За тэгээд дахиад нэг энд бид нар 19-оос харах юм бол бид Бурхны харин бүх ертөнц нь ёрын нэгний дор байдгийг бид мэднэ гэсэн байна. Энд бас нэг чухал санаа байна. Энэ юу вэ гэхээр энэ дэлхий дээр муу сүнс эрчимтэйгээр маш шаргуй, тасралтгүйгээр ажиллаж байгаа гэдгийг бид нар сануулж байгаа. Эзний дотор байх юм бол бид нар энэ бүх зүйлийг ялж чаднаа. Эзний дотор Есүстэй хамт түүний хүслийн дагуу бид нар амьдралаа зөв удирдуулж чиглүүлж чадах юм бол бид нар эндээс айх шаардлагагүй гэсэн үг. Биднээс мөнх амийг булгах чадахгүй. Бидний амьдралд бас хүнд саад бэрхшээлүүдийг өгч болно. Гэхдээ бид нар давж гарах хүч нь байгаамаа гэдгийг ойлгоо. Энэ дэлхийгээс бид нар эзнийг 2 дахь эртэл бид нар хаашаач явахгүй. Эндээ л байна. Тэгэхээр энэ Библи бидэнд юу гэж хэлж байна вэ гэхээр энэ дэлхий дээр муу сүнсний ажил явагдчихлаа. Үнэхээр энэ нийгэм эргэлдээд энэ дэлхийн амьдрал эргэлдэж бид нар энэ донд байгаа л бол бид нар тэр нөлөөллийг авна. Сайныг ч авна, муугийн ч авна. Тийм учраас та үргэлж Бурхантай хамт байх, түүний хүслийн дагуу амьдрах амьдралаасаа салж болохгүй гэдгийг сануулад. Хамгийн төгсгөлд нь маш чухал зүйлийг бас санууллаа. Энд ерөөсөө чухалгүй юм гэж нэг ч алгатай. Яагаад тэгэхээр энэ өөрөө захааны маань төгсгөл энд гарч байгаа бүх санааг нэг өгүүлбэрээр энэ Иохан биднээс бичүүлдсэн. Нэг өгүүлбэрээр санаануудаа. Бяцхан хүүхдүүдээ та нар шүтэнүүдээс өөрсдөө хамгаалах тон гэсэн байна. Тэгээд бид нарыг бүгдээр ингэ бяцхан хүүхдүүдээ гэсэн байна. Энэ биднийг анхааруулж байна. Маш тодорхой томоор анхааруулж хэлж байгаа. Шүтэнүүдээс өөрсдөө хамгаалах тон. Бид нар шүтэнүүд гэхээр бид нар юу гэж ойлгох вэ гэхээр өнөөдөр зүгээр хүний гараар хийсэн за аливаа химэл шүтэн тэр одоо мөрөгдөг тэр зүйлүүдийн тухай ярихаас гадна маш олон зүйлүүдийг ярьж байгаа. За шүтэнүүд гэх юм бол цаг үе нөхцөл байдлаа дагаад хэлбэр дүрс бидэнд нөлөөлөл тэ бидний амьдралд орж ирэх тэр бүх зүйлийг үргэлж өөрчилсөөр ирсэн. 2000 жилийн өмнө ямар байсан, 1000 жилийн өмнө ямар байсан, 100,000 жилийн өмнөх шүтэнүүд ямар байсан. Одоо 2025 онд шүтэнүүд гэж юу юм бэ гэдгийг бид нар ялгаж салгах нүдтэй байгаа ч хүүхдүүдээ гэж Иохан биднэрт хэлээд байна.
шүтээнийг бид нар яаж тэгвэл салах юм, яаж мэдэх юм? Бидний амьдралын эргэн тойронд хүрээлж байгаа альва Бурханаас дээгүүр тавигдаж байгаа бүх зүйлийг шүтээн гэж ойлгож байна. Бурханаас дээгүүр тавигдаж байгаа таны цаг зав, оюун бодол, хүсэл, мөрөөдөл, бодол, санааг Бурханаас илүү эзэмдэж байгаа бүхэн болол өнөөдрийн шүтээнүүд юм а гэдгийг бид нар ойлгоо. Тэгэхээр энд ерөөсөө бидний амьдралд эргэн тойронд хүрээлэгдэж байгаа бүхэл юм хамаарагдах боломжтой. Хамгийн энгийнээс дийлэгц. Өнөөдөр бид нар Библиэ, Бурханы үгийг бүр номоор нь заяа. Одоо дэлгэц гэхээр бид нар таблетнаас юм уу гар утаснаас бид нар Библи уншиж. За энийг үнэхээр буруутгах байгаа юм биш. Гэхдээ бид нар Библи гэдэг ном гэдэг зүйлийг бид нар барьж суух хэрэгтэй. Бурханы үгтэй хэр ойрхон байна вэ гэдэг чинь таны дэлгэцийн цагаас ихтэйдэл байхын багасаад байх юм бол Бурхантай харилцах тэр харилцаа, Бурханыг үнэлэх үнэлэмж тэр зүйл чинь дэшээ. Энэ таны хувьд шүтэн болж таны амьдрал гарч ирээд байгаа л гэж ойлгох хэрэгтэй байна. Одоо магадгүй сериал кинонууд. За юу ч байдیں۔ За тэгээд тэр мөрөөдөө тоглоом энэ илт гин нүгэл гэж харагдах тэр зүйлүүдийг одоо энд дуртахаа болиё. Зүгээр маш энгийн тэр зүйлүүд тэ хобби гэдэг юм чинь дом болж Бурханаас илүү таны амьдралд цагийг чинь үрээл байгаа бол энэ таны амьдралд шүтэн болоод та өөрийнхөө амьдралд шүтэнүүдийг бариад байна гэж ойлгож болох нэ. Тэр энэ зүйл дээр бид нар маш анхааралтай байж яг миний амьдрал Бурханаар хөтлөгдөж хүслийнхэн дагуу явж байна уу гэдгийг л ойлгож ухаараасаа гэж. Йохан энэ төгсгөлийн энэ хэдийшлийг биднэрт бичиж үлдээжээ. За тэгээд би төгсгөлт нь зүгээр маш богинохон нэг жишээ та нарт хэлье. Энэ бол би одоо 4 хүүтэй те. Сая одоо манай хамгийн бага хүү одоо ингээ 3 сар гарч байна. Бурхан надад 4 үнэхээр маш гайхамшигтай сайхан хүү өгсөн. Үнэхээр энэ бол мөн хамаас илүү бидний амьдралд Бурхан биднэрт хэрэгцээтэй зүйлсийг хангаж өгдөг, бидний амьдралыг баяр хөөртэй болгож өгдөгийн зүгээр хамгийн энгийн жишээ. Тэгээ бид хоёр маань болохоор тэгээд анх нийлжсэн 2 чамдаантай нэг гэр бүлөд болж исэн бол өнөөдөр өнөр өтгөн үнэхээр сайхан гэр бүл болсон. За тэгээд 3 дахь хүүгээ төрүүлэхэд хүлээж авах гээд тэгээ дэгийн маань юу гэж шийдсэн бэ гэхээр хувийн эмнэлэгт, улсынхаа эмнэлэгт, харийн эмнэлэгт төрнө гэдэг. Тэгээ бид нэр улсынхаа эмнэлэгт төрөхөөр болсон. 9 сар би залбирсан. Хүүгийн маань сайн төрүүлж өгөөрэй, эрүүл тэ сайхан төрүүлж өгөөрэй гэж 9 сар залбираад за тэгээ яг төрөх үеэр төрөх цаг нь оллоо. За улсын эмнэлэг дээр очлоо. Тэгээ би нэг зүйл хийсэн. Тэрэн дээр би одоо ч тэрийг ингээд бодоход миний дотор гэмшилтэй байдаг. Миний итгэлийн амьдралд байсан нэг алдаа байхгүй. Би юу хийсэн бэ гэхээр би тэр төрөх эмнэлгийн төрөх тасгийнхын ахлагч одоо нөгөө ерөнхий эмчийн би мөнгө өгсөн. Ахвал гэх юм уу? Одоо тэрийг бол би одоо ахвал гэж тухайн үед хэлэхгүй байгаа шүү дээ. Тэгээ сэтгэлийн одоо гоё илэрхийлэл тэргээд. Тэгээд Бурханд найдаад би 9 сар залбирсан мөртлөө би Бурханд бүрэн дүүрэн найдаж чадаагүй би өөрөө нэмэх гээд байгаа байхгүй. Жохон дутуу хийчихвээ гээд. Тэгээд би тогтмол цалинтай байсан сарынхаа цалингийн талын авчид өгчөж байгаа байхгүй. Би Бурханы ажил дээр өөрийнхөө хүчийг нэмэх гээд байна шүү дээ. Ойлгож байна уу? Энэ яг Бурханы хүсэл мөн байсан уу гэвэл биш үсттэй. Бурхан юу хүсдэг вэ гэхээр бүрэн дүүрэн надад итгэл найдвараа тавь. Тэгээ миний юу хийхийг хараал гэдэг. Үнэхээр би чиний амьдралыг удирдах байгаа бол надад найдаад яг миний хүслийн дагуу яваа гэж байгаа. Гэтэл би өөрийнхөө аргаар тэнд шийдэх гэдэг шүү дээ. Одоо Бурхан ингэж яаж байгаад бүр илүү сайн болгох чи гэж байгаа юм шиг те. За тэгээд төрөх цаг боллоо. Яасан бэ гэсэн төрөх эмнэлэг дээр очиад ерөөсөө төд бодлого дээгэмэн төрөх өрөөлөө орсон. Төрдгөө. Яагаад удаад байдаг. Тэгээд бүр сүулт нь ингээд дуудагдаад орсон ингээд орж байгаа хүмүүс нь төрөөд ингээд гарчиж байгаа. Тэгсэн чинь нөгөө би гуйсан байсан эм чинь хоцорсон. Манай эхнэрийг хүлээлгцэн. Наа чин миний хүн шүү байлгаж байгаарай гэх. Нөгөө эм чинь яриад үгүй энэ хүн чи одоо төрлөө шүү бид нар ингээд төрлөд авчил та гэсэн чи үгүй байж гээд. Яагаад нөгөө тутам мөнгө авах гээд. За муугаар хэлэх гээд нөгөө би чи тэгээд хажууд нь тэгсэн чи их сонио. Ерөөсөө анх удаа их баригч болох гэж байгаа сувилагч одоо ангаахын одоо сувилагч юм уу те. Тийм ингээд анх удаа их барьж байгаа хүн 2 эмэгтэйг бүр маш амжилттай ямар нэгэн асуудалгүй ингээд их бариулаад авчиж байгаа хгүй. Яг дэгийг ингээд хараад байж байгаа ш дэгийг чинь хүлээгээд нөгөө эмчээ хүлээгээд тэгээд энэ тухай
Тэгээ нөгөө эмчин ч сандраад очиод төрөөд гарсан. Тэгээ манай нөгөө хүү яг ингээ 14 хоног юм хөөх ингээ толгойдор юм бондгортой. Нөгөө төрхөд нөгөө удаад гарах гэдэг хүн чинь байлгаад байхаар ингээ тэгээ нөгөө тэрийг нь 14 хоног шимэгтэл би харахаараа бурхны өмнө би уучлал гуйж байгаа байхгүй. Үнэхээр танд би бүрэн дүүрэн зүрх сэтгэлтэй найдаж чадаагүй. Би ийм байсандаа та намайг уучлаа. Тэгээ та нар энэ түүхээс зүгээр л нэг юм хар. Бурхны би 9 сар залбирчаад би бурхны хүслээр яваагүй өөрийнхөө хүслээр явж байгаа. Би бурхан надад за чи миний амьдралын төлөвлөгөөгөөр явахад би тэр дунд нь залбиралтаа өөрийнхөө төлөвлөгөө хавчуулаад явуулчих жоо. Тэ бидний нэг мэддэг нэг юм арга биш тэ бас. Тэгэхээр хүн болгон өнөөдрөөс эхлүүлээд за миний амьдрал үнэхээр бурхны хүслийн дагуу бурхны төлөвлөгөөний дагуу явж гинэ гэдгийг та нэг очиод эргцүүлж бодороо. Бурхны өмнө суугаараа гуугаад асуугаараа гэж би танаас хүсгэсэн. Үнэхээр миний ажил амьдралын цаг урт байж болно те эдрэтэй байж болно. Гэхдээ хамаагүй тэр цаг хугацаанд дунд бурхныг бодох тэгээ таны хийж байгаа үйлс чинь бурхныг алдаршуулахын төлөө байна уу? Миний ажлын гол утга учир яг энэний төлөө явж гинэ үү гэдэгдээ хүртэл ажлынхаа талбар дээр, гэр бүлийнхаа талбар дээр, найз нөхдөйгөө хүрээнд бүхий л талбар дээр та бодосоо гэж хүсэж байгаа. Тэгээ Иохан нэгдүгээр Иохан ном маань дуусчин энэ ном маань та бүгдэд бурхантай хувьчилсан харилцаатай түүний хүслийн дагуу байхын төлөө л та бүгдийг урамшуулж байгаа гэдгийг та нар ойлгоо гэж хүсэж байна. За тэгээд залбираад бүгдээ номлолоо дуусгах. Эзэн бурхан минь ээ тэгээд танд маш их баярлалаа. Энэ цагт таны үг үнэхээр тунхаглагдаж таны үг бидний дотор амьдарч амьдралаа таны хүслийн дагуу үнэхээр хөтлөн дагуулхад та бидэнтэй ярьж ойлгуулж ухааруулж өгөөрэй. Бүхий л талбарт маань эзэн Есүс та биднийг хөтлөн дагуулаач гэж таны агуун нэр дээр гун залбирая. Тэгээд бас наран туяа ээжийнхээ төлөө үнэхээр танд талархъя. Та өрүүлжлүүлэн түүнийг эдгэж өгөөрэй, эрүүл байлгаж өгөөрэй, хүчтэй байлгаж өгөөрэй гэж гуй. Тэгээд чуулганы маань хүн нэг бүр үнэхээр таны хүн нэг бүр дээр таны нэгүсэл, хайр, хангамж дүүрэн байгаасаа гэж Есүс таны аав нэр дээр залбирanгуйж байна. Аамен. Аамен.